За мэдсэйхэн сайдыг урьж байна. Аюулгүй гадаад бодлогын байнгын орооны дарга, төсвийн байнгын орооны дарга болон байнгын орооны эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газар бүгд найрамд Польш Улсын засгийн газар хооронд 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр жилийн 0.05% хүүтэй 28 жилийн хугацаатай үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөх нэн хөнгөлтөө 50 сая еврогийн нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулж улсын хурлаар сойрхон баталсан. Энэхүү 50 сая еврогийн нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийг засгийн газрын 2018 оны 25 дугаар тогтоол, 2024 оны 94 дугаар тогтоол, 2025 оны 113 дугаар тогтоолын дагуу тус хуваарлсан. Дээрх зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тогтсон нийт 5 төслөөс 3 төсөл амжилттай хэрэгжиж бүрэн дууссан бөгөөд аймагуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөдгөн шинжлэх шинэ барих төсөл 84%, Эрдэнэ хотын хатуу хог аяглыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог аяглыг татан зайлуулах, менежментийг сайжруулах төсөл 90% гүйцэтгэлтэй тус хэрэгжиж байна. Дээрх аймагуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөдгөн шинжлэх шинээр барих төслийн хүрээнд Баян-Улгийн говь сүмбэр Зохон улс дорнод аймагуудад хоногт 3000 м3-аас 5000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд Баян-Улгийн говь сүмбэр Зохон улс аймагуудын бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил бүрэн дуусч туршилт тохируулгын ажил хийгдэж байгаа бол Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн ажил 23%-тай хэрэгжиж байна. Өнөөдрийн өдөр нэг хөнгөлтэй зээлийн 71% буюу 35.5 сая еврог ашиглаад байгаа бөгөөд үлдсэн 14.5 сая еврогийн зээлийн ашиглалт хүлээгдэж байна. Дээрх нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслийг бүгд найрамд Польш улсын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг айлын талд хүргүүлэх хугацаа 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дуусвар болсон тул хэрэгжиж буй хоёр төслийн хэрэгжилтийн нөхцөл байдлаас шалтгаалan гэрээ байгуулах хүчинтэй хугацааг 2026 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгах, мөн үг хэлэлцээрийн 8 дугаар зулд ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дотор санхүүжилтийг олгож дуусгаар заасан хугацаа 3 жилээр сунган 8 жил болгоход нэмэлт өөрчлөлтийг Польшийн талтай эцэслэн тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг засгийн газрын 2026 оны 4 сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж улсын хурлын холбогдох байнгын ороотой зөвшөлтсөөр засгийн газрын 2026 оны 14-р хуралдааны тэмдэглэл гарч эдийн засгийн байнгын орооны 2026 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн болно. Бүгд найрамд Польш улсын засгийн газартаа байгуулсан нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний хүчинтэй хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш санхүүжилтийг 8 жилийн дотор олгож дуусгах нэмэлт өөрчлөлтөнд гарын үсгт зурх эрх олох тухай асуудлыг хэлсэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. За мэдсэйхэн сайд баярлалаа. За зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай авсралтын төслийг